Яа, анд машин авцаа. Тийм штэ. Суултаа. Анд саяхан шинэ утас авцаасан. Одоо машин зэрэг авцсан. Яа, одоо нэг найз хүнтэй болчих чи бүр дийлдэхгүй байл да. Мен ч баг найз хүнтэй болцсон шүү дээ. Тийм үү? Тийм. Яаж танилцсан? Харин Фэйсбүүкээр танилцсан юм аа. Чи энийг хар л та. Хөрхөөхөн байгаас тий. хинтээ. Ямар хөөрхөөхөн бэ те? Энэ ганцхан зурагтай юм уу? Тий. Энэ зурганд гэхдээ ямар ч лайк, комент байхгүй ч байгаа сони тий. За. Фэйсбүүк дээр жоохон итгэхгүй хүн байгаа зү. Чи битээ хатаах зөө. Битээр удахгүй уулзчихаа. Уулзаагүй юм уу? Уулзаагүй. Али харъя та. Энд гэдэг ямар гадаад өхөн шиг хөөрхөөхөн бэ те? Тий. Жаа сонирн байна да. Чамайг яаж тоос юм бол? Чи битээ хатаахаа те. Битээр бүр хормыг талаараа хүртэл ярилцсан байгаа. Тэгээ надад өдрөө олон бүр амар гоё халамж тавьдаг заяа. Тий. Чи итгэхгүйгээр энийг харлаа. Над руу бүр ингэ бичлэгээ явуулсан чи надад. Тэ шүү мөх чарлаа. Хөөх тийм биш үү? Над руу бичлэгээ хүртэл явуулсан. Бичлэгэн дээр миний нэрийг хэлсэн байгаа шүү дээ. Тийм биш ямар гоё. Удахгүй өрөмдөө өрнөө заяа. За. Гоё юм анда амжилт. Хэд хоногийн дараа Хөөе анда банд төрүүлээ явлаа шүү. Замаараа манайхад гүлээ болчихсон. Мен ч машин гош. Саяхан шинэ машин аваад тэрийг яатсан. Уу яах вэ? Маа найз амар өртөө байгаа гэсэн. Тэгэхээр мань машин ламбард нь тавиад найз өхөндөө өрийн дараад өгсөн. Тийм. За яах вэ? Надад удахгүй лаанд гурван цаа авч өгнө гэсэн шүү дээ анда. Болно шүү дээ. Хөөе. Тэр яах вэ? Чамд нэг таньдаг тэр байр авчгаар банк босмос байна уу? Яг ч Байраа зарыг. Маа найз харин нэг гоё бизнес эхлүүлэх гээд байгаа байхгүй. Тэгээ би байраа зарчих юм бол хоёулаа хамт бизнес эхлээл тэгэл дор нь баяжаал дор нь хөл дээрээ зогсож байна. чи уулзаагүй сте анда. Үгүй. Гэхдээ тэгээ чи уулзаач хүндээ тийм их мөнгө төгрөг өгч болохгүй шүү дээ. Яах гэж машин дэргээ зарж байгаа. За яах вэ? Хөөхөн амтнд надаас өөр хин туслах юм. Тэгэхээр чи одоо бити хатаарах заяа. Хөөе, чамайг лөөрдөд хаяа явуул яа. Яасан гэж лөөрдөх юм? Битээр өдрө болгон чаталж байна. Надад зөндөө гоё бичлэгээ явуулж байна. Дээрээс нь уцсны дугаар, дансны дугаар бүх юм нь байхад яаж лөөрдөх юм? Цас би явлаа. нэг сарын дараа Хөөе, мөнгө чаргалаа. Анда чи яага орцонд унтж байгаа юм бэ? Чиндаа миндамаа тавьцсан. Үгүй яах вэ? Мөн чи нэг байраа тавиад мөнгөний найз өхөндөө өгсөн шүү дээ. Тэгсэн чи маа найз нөө блоклаа алга болоод би байраа алдчихлаа. Хүсэндээ нэгэд байгаа. Би чамд хэлээ үстэй наач лөөр чи юм биш үгээ зөндөө хэлээд тах чинь. Одоо би яах юм бэ? За. Одоо тэгээ яах вэ анда наач учир нь олдсон шүү дээ. Чи уцруу залгсан юм уу? Уцруу залгсан чи холбогдох боломжгүй ш бүр ашиглалтанд байхгүй гэдэг надад дугаар. Тэгээ би гэрлөө яваад нэг ах гарч ирээд тийм хүнд байхгүй гэсэн. Мэн өөрдүүл шаата. Одоо тэгээд наад хэрэгээ нэг хэсэг учрыг олдтол манад амтрахгүй даа анда. Одоо би яах юм? За бос анда бос. Зүгээр байгаа чи. Хоёр яаси. Бүү яана уучлаарай. Хөө ямар хөөрхөн авч ярьсан бэ? Би авчи. Би чамайг цэвэрхэн хувцалжээ гэж хэлдэг баха. Энгийн нэр хүн дунгаадах юм. Хөө би чамтай юм яриад байна. Сонсож гин үү? Хичээл тараад уулзсан шүү за. Чи зүгээр үү? Хинтэй ч болоод байгаа. Нэз нэг амар сайхан сэтгэлтэй царилэг ахтай танилцсан. Амар ухаантай намайг байнга ойлгодог. Тэгээд халамжтай гэр бүлийнхнээс илүү сонсдог. За нэг ч дата хүртэл явуулаад байгаа юм чам. Хурдхын тэнэг хүүхдүүдтэй сургуулийг төгсөөд энэ ахтайгаа жаргалтай амьдрах юмсан. Сүүлийн үед харин надаас нүүдээ явуулчих гэдэг юм. Явуулчих юм болов. Хамаагүй уулзаж үзээгүй тийм зураг явуулж болохгүй хаа. За яах вэ? Тэг явуулахгүй бол надтай харьцаа болжул яах юм? Дахиж надад ийм гоё залуу олдохгүй шүү дээ. Одоо энээс нэг хитэн төгрөг аваад тэгээд энээс нүцгэн зургийг авч байгаа дахиад хитэн төгрөг салгаад нөгөө ч айлан дэрлээ. Энэ нөхрөөс 5 сая төгрөг цаалгачвал тэгээ боллоо доо. Хэмбэ!
Чи ч одоо тэнийг юм уу? Хийж мэл жооч хийж яадыг. Улаам шиг хүн сандрага хийчих. Ой зүрх. Яасан? Яг үсэн мэд үү? Иш суута. Яасан минь дүү? Ха? Захтай хэлчих яг үсэн. Ага. Би нэг залуутай харьцдаг байсан юм аа. Тэр залуу өгөн ээж аваас минь илүү надад анхаарал тавиал гоё яадаг байсан байхгүй юу? Тэр тэгээд надаас нүцгэн зураг явуулаач гэд гоогаад гараа нүгцэн. Чи тэнийг юм уу? Ха? Чи ямар ухаан муутай охин бэ? Оо, чи ч одоо үед ингэж хүмүүсийн нүцгэн зургийг аваад сүрдүүлдэг хүн зөндөө байгаа. Жишээ нь ах нь байна. Байг тэгэж нүцгэн. Гүг. Оо, чи ямар тэнийг юм бэ? Одоо яах вэ? Тэр бүр ангийн групп дээр тавиад сургуулийн групп дээр өртөл тавиад аав ээжэд хэлнэ гээд мөнгөнийхээ зөрдүүлээд байна штэ агаа. Чист тэнийг юм аа. Одоо наав чи чиний наа нүцгэн зургаар чи сүрдүүлээд мөнгө байтгаа өшөөл юм нэх штэ. Ахын ч гэсэн байг тэгэж октод дуунд. Оо чи яаж байгаа юм бэ? Ахын дүү ямар тэнийг юм бэ чи? Тэ яг хоо. За ахын дүү тавьшир. За тавьшир. Нашаарта. Нашаарта ахын дүү. Одоо илүү шууд цагтаа ингэ зовлоо. Тин чи энэ асуулт